Өнөөдөр та бүхэнд Аржентин Калифорни мужид салбарын хроматографийн хэрэглээний инженер Саймон Джонс хийн хроматографийн талаар танилцуулга хийх болно. Түүний ажил үргийн хувьд хроматографийн багажтай холбоотой Хойд Америкийн бүсийн харилцагчдаа хийн хроматографийн талаарх техникийн дэмжлэг үзүүлэх, хийн хроматографийг шинжилгээнд хэрэглэхэд шаарддаг аргачлалууд болон бусад дагалдах хэрэгслийн талаарх мэдээллээр хангах зэрэг болно. Ингээд Саймон Джонсыг та бүхэнд танилцуулга эхлүүлэхийг хүсье. За, та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэж танилцуулга эхэлье. Юуны өмнө урьдчилан хэлэхэд өнөөдрийн танилцуулгаар маш их зүйлийг ярихаар байгаа бөгөөд тэр бүрийн бүх мэдээллийг хамарч чадахгүй учраас нэлээд их ашиглах боломжтой материалуудын жагсаалтыг би танилцуулганд оруулсан. Та бүхэн энэхүү лекцийн материалын хувийг шууд авах боломжтой. Та бүхэн бас ажиглах байх. Би зарим зүйлийг тэр бүрийг дэлгэрүүлж ярихгүй өнгөрөөгөөд явчихж байгаа. Тэгэхээр ойлгомжгүй зүйл нэмж лавлах хэрэгтэй бол миний лекцийн сүүлд асуулт хариултын үед шууд тодруулах боломжтой шүү. За, ингээд лекцэнд орцгоё. Ямар нэгэн аналитик шинжилгээ хийхээ өмнө болон шинжилгээнд мөрдөх аргачлалаа боловсруулахын өмнө мэдээж хэрэг хамгийн түрүүнд авч үзэх шаардлагатай зүйл маань бол шинжлэх гэж байгаа дээж юм. Өөрөөр хэлбэл таны шинжилгээ хийх гэж байгаа багаж дээж хоёр чинь тохирох ёстой. Хийн хроматографийн хувьд дээжийг багажинд оруулах шаардлагатай бөгөөд үүнийг дээж оруулах аргачлал гинэ. Мөн дээжийг ямар оролтоор багажинд оруулж байна уу гэдэг ч чухал. Мөн детекторын сонголт бас нэг чухал үзүүлэлт. Лекцийн явцад би дээж оруулагч болон детекторын талаар нэлээд дэлгэрэнгүй тайлбарлах бөгөөд ямар сонголт хийхэд юуг анхаарах талаар тайлбарлах болно. Хэрвээ энэ бүх зөв сонголт хийхийг анхаарч үзэхгүй бол та яг хүссэн шинжилгээнийхээ үр дүнг авч чадахгүй хүрнэ. Хийн хроматографийн нэгдлийн шаардлагын хувьд GC-гийн шинжилгээнд тохиромжтой нэгдлүүдийн 10-аас 20% нь л тохирдог. Ширгэх болон дулаанд тогтвортой байдал нь чухал байдаг. Өөрөөр хэлбэл багнанд орсон хойно, за эсвэл бүр баган руу явж байхдаа халууны нөлөөгөөр өөр бодис болон задрах, эсвэл алга болчих боломжгүй байх ёстой. Тийм учраас зарим аргачлал тухайн нэгдлийг тодорхойлоход тохиромжгүй байх талтай. Мөн та бүхэн нэг зүйлээс зайлсхийх ёстой. Ямар ч органик биш хүчил шүлтийг шинжлэхгүй бөгөөд мөн давсны нэгдлүүд ч гэсэн бас орчныг саармагжуулахад хэрэглэх болохоос биш шинжлэхгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Бид нар дээжний тухай ярьж байгаа тохиолдолд та бүхэн дээжний матрицын тухай бодож байх ёстой. Бүх зүйл мэдээж хэрэг ямар нэгэн үлдэгдлийг агуулах болно. Стандарт ч гэсэн үлдэгдэл байгаа. Тийм болохоор хэрвээ биднэрт ямар нэг асуудал гарч ирвэл түүнд нэг их гайхаад байх хэрэггүй. Заавал матрицыг бодолцож байх ёстой. Гэхдээ мэдээж хэрэг таны шинжлэх гэж байгаа дээж маш цэвэрхэн. 2000 шахам дээжийг уншуулахад ямар ч асуудалгүй явж байснаа харин бохир дээжний хувьд 10 дээж уншуулаад л асуудалтай байх магадлалтай. Гэх мэт асуудлуудыг байнга бодолцож байх хэрэгтэй. Мөн дээжний тухай ярилцаж байгаа тохиолдолд ямар төрлийн бодисууд дээжинд байгаа, ямар нэгдлийг шинжлэх гэж байгаа вэ гэдэг бол чухал. Үүнээс шалтгаалan бидэнд ямар багана хэрэгтэй, дээжийг ямар төлөв байдлаар багаж руу хийх зэргийг сонгох болно. Мэдээж хэрэг шинжлэх гэж байгаа бодисууд нь изомерт төлөвт байх уу, туйлтай юу, туйлгүй юу, органик хүчлүүд хөнгөн хий юу? Тэгвэл бидэнд хийн дээр оруулах хавхлах хэрэгтэй болно. Гэх мэтээр бид ямар дээжинд их ямар бодисыг ямар дээжинд шинжлэх гэж байна вэ гэдгээ маш сайн мэдэх ёстой. Ихэнх тохиолдолд хүмүүс би метанол шинжлэх гэсэн юм а гэж хэлдэг. Мэдээж хэрэг энэ бол маш амархан. Хамгийн гол нь энэ дээжинд чинь өөр ямар зүйлүүд байна вэ? Юунд их метанолын агууламжийг тодорхойлох гэж байна вэ гэдэг бол их чухал. Өөрөөр хэлбэл дээжний матриц юу вэ? Тийм учраас бид эхнээс нь бүх зүйлийг маш сайн судалж байж шийдвэрээ гаргах хэрэгтэй болно. Ямар багныг сонгох гэх мэтээр олон шийдвэрүүдийг гаргана. Дээжиндх үлдэгдлийн тухай ярихад бид юуг анхаарах шаардлагатай вэ гэдгийг бодолцох хэрэгтэй.
Хэрвээ хагас ууршимтгай үлдэгдэл байна гэж бодвол түүнээс салахын тулд жишээлбэл өндөр температурт удаан хугацаагаар барихад үлдэгдэл бодис задарч алга болох. Эсвэл шин технологи хэрэгслийн тусламжтайгаар дахин зайлах байдлаар цэвэрлэх шаардлагатай байж болох юм. Ууршимтгай бус үлдэгдлийн тухайд хамгаалалтын багны тусламжтайгаар багны гадаргуу дээр үлдэгдэл бодис наалдаж унах байдлаар үлдэгдлээс салах. Эсвэл мөн буцааж зайлах буюу цаашаа багнанд орохоос өмнө буцааж гаргах хэрэгслийг хэрэгжилж болно. Хэрвээ бохир дээжтэй ажиллаж байгаа тохиолдолд тусгайлан цаг гаргаж дээжийг бохирдлоос цэвэрлэх боломжтой эсэх. Мэдээж хүмүүр бушуухан шиг дээжээ багжинд хийж уншуулад үр дүнг нь харахыг хүсэж байгаа. Гэсэн хэдий боловч таны дээжний төрөл шинжлэх гэж байгаа нэгдлээс их зүйл шалтгаална. Тэгэхгүй бол 10 дээжийг багжаараа уншуулад 2 цаг багжаа цэвэрлж арчлах уу? Харин 5 минут дээжээ сайн цэвэрлэхэд анхаарчхад шинжилгээнд оруулах юм бол урт хугацаанд илүү үр дүнтэй байх болно. За ингээд дээжийг бэлтгэх хэсэгт оръё. Дээж бэлтгэлийн мэргэжилтэнгүүд намайг энэ талаар тодруулж хэлж өгөөрэй гэсэн байгаа. Яагаад гэвэл дээжийг зөв бэлдснээр шинжилгээгээ амжилттай хийх нэгэн чухал нөхцөлийг хангаж байдаг. Энэ дээр би нэг жишээн дээр шууд тайлбар хийе. Энэ диаграм дээр авокадо ногоонд пестицидийн үлдэгдэл тодорхойлох шинжилгээг хийсэн үр дүнгийн спектрийн зургийг харуулж байна. Энэ шинжилгээг бэлтгэлийн ямар нэгэн дээж бэлтгэх тусгай арга хэрэглэлгүйгээр дээжийг шинжилгээнд оруулсан байна. Энэ өндөр гарч ирсэн пикүүдээр сонирхож буй пестицидийн агуулмжийг харуулж байна. Гэхдээ та бүхний энд харж байгаа бүхэн бол дээжиндх бусад матрицын буюу холцуудыг харуулж байна. Өөрөөр хэлбэл та бүхэн маш их хэмжээний сигналыг буюу саадыг эндээс харж байна. Хэрвээ дээж бэлтгэлийн аргачлалын дагуу сайн хийж чадах юм бол зөвхөн тодорхойлохыг хүсэж байгаа нэгдлүүдийн пикүүд л зөвхөн харагдах болно. Өөрөөр хэлбэл ингэж сайн тод гарч өгснөөр дээжиндх бодисын агуулмжийг тодорхойлоход илүү амар болно. Түүнээс гадна маш сайн сигналуудыг өгсөн байна. Өөрөөр хэлбэл дээжээ цэвэрлж бэлтгэхэд тусгайлан цаг гаргаж бэлтгэж чадвал үр дүн нь илүү тодорхой болохоос дээжийг бэлтгэж цэвэрлээгүйгээр багжинд ийм их хэмжээний хэрэггүй холцоод оруулбал дараа нь багжаа системээ цэвэрлэхэд их хугацаа зарцуулах болно. Дээж бэлтгэх маш олон арга техникүүд байдаг. Энэ слайдн дээр дээж бэлтгэлийн аргуудын сонголт, наривчлал, үн өртгүүдийг ерөнхийд нь харьцуулсан байдлаар харуулж байна. Дээшлэх тусмаа илүү цэвэршилт сайтай, гэхдээ өртөг өндөртэй аргууд болж байна. Хамгийн доод талд дээжийг багжинд оруулахын өмнө тариурч шүлтүүрийг хийж шүүн, томоохон хэмжээний холц тундаснаас цэвэрлэж болно. Ингэхэд ердөө л хэдхэн секунд зарцуулагдана. Дараагийнх нь тухайн дээжинд агуулгадж байгаа тундасчдаг уургийн нэгдлүүдийг бас дээжнээс ялгадаг Cartiva End гэсэн техник байна. Дараагийнх нь Futures буюу хурдан, хялбар, үр дүнтэй, хямд, аюулгүй гэсэн үгүүдийн эхний үсгүүдийн товчлол бөгөөд 2 шатлалтайгаар бэлэн китийг ашиглан дээжийг бэлтгэж авдаг. Энэ бол маш богино хугацаанд багжинд тохирсон дээжийг бэлтгэдэг аргачлал юм. Дараагийн аргууд нь илүү цэвэршилттэйгээр дээжийг бэлтгэх аргууд байна. Би дахин Futures-ийн дээж бэлтгэх аргыг онцлохыг хүсэж байна. Энэ бол маш богино хугацаанд сайн цэвэршилттэй дээжийг бэлтгэдэг. Мөн би та нарт илүү боловсронгүй болгосон матрицаас салгах аргын тухай ярив. Энэ аргыг хэрэглэхэд Futures-ийг ашигладаг. Энэ спектрийн дэлгэцэн дээрээс та бүхэн харж байна. Төрөл бүрийн дээж бэлтгэлийн аргыг хэрэглэсэн шинжилгээний үр дүнгуудыг харуулж байна. Өөр өнгийн спектрүүд нь дээж бэлтгэлийн аргууд нь өөр байсныг тэмдэглэсэн. Жишээлбэл хар өнгийн спектрийн пикүүд нь цэвэршүүлээгүй дээжинд шинжилгээ хийсэн бол улаан өнгө нь Futures-ийн аргаар дээжийг цэвэрлсэн дээжний үр дүнг харуулж байна. Өөрөөр хэлбэл улаан өнгийн спектрт пикүүд нь цөөхөн маш тодорхой ойлгомжтой. Та бүхний сонирхож байгаа бодисуудыг ялгаж харахад амархан байна. Тэгэхээр эндээс юу гэж дүгнэлт хийж болох вэ гэхээр дээжийг сайн цэвэрлсэн байхад бусад дөнгөөр гарч ирсэн ийм олон төрлийн хэрэггүй холцуудыг багжиндаа буюу ялангуяа баганд оруулж бохирдуулахгүй байх нь. Хоёрдугаар шинжилгээний үр дүн уншихад илүү хялбар, суур нь маш сайн харагдаж байгаа цэвэрхэн спектр дээр өөрсдийн сонирхож байгаа бодисуудыг ялгаж харахад ч гэсэн хамаагүй амар. Бусад өнгүүдийн хувьд таны харах гээд байгаа пик буюу тэр бодисыг бусдаас ялгахад ч гэсэн хэцүү байгаа зү.
Гэхдээ та бүхний хэрэгжилж байгаа SIM mass spec болон 3 quadrupole mass spectrometrуудын детекторууд нь эдгээрийг бүгдийг шүүж авч байгаа. Гэхдээ хамгийн гол нь баг нь маань ч гэсэн тодорхой хэмжээнд шаардлагатай нэгдлүүдийг бас шүүж ялгаж авч байгаа. Гэхдээ энэ бүх холцууд маань систем дотор орчход байна гэдгийг санах хэрэгтэй. Тийм ч учраас шинжилгээний харгачлалыг боловсруулахдаа энэ бүхнийг тооцох шаардлагатай юм. За сая бид нэр дээж болон дээжийг хэрхэн цэвэрлэх талаар ярилцгаалаа. Дараагийн ярих сэдэв маань дээжийг системд буюу багажинд яаж оруулах талаар ярилцах болно. Дээжийг системд оруулах нэлээд олон төрлийн арга байдаг. Үүнд гараар, тариураар шахаж оруулах, шингэн байдлаар буюу автомат дээж оруулагчийг ашиглан оруулах, head space буюу дээжийг хамгийн цэвэр аргаар оруулах арга байна. Мөн үүнтэй адил parge and trap арга, хийм байдалтай дээжийг хавгалгаар дамжуулан оруулах, мөн хатуу фазыг макро төвшөнд ялгах арга, халуунаар ууршуулах, тухайн нөхцөл байдал тохирсон гэх мэт аргуудыг нэрлэж болно. Өөрөөр хэлбэл шинжилгээний тань аргаас хамааран танд дээжийг багажинд оруулах ийм олон төрлийн аргууд байна. Эдгээр аргууд бүгд өөрийн гэсэн сул давуу талуудтай учраас таны шинжилгээний онцлог аргачлалаас хамаарч хамгийн тохирох хувилбарыг нь сонгох хэрэгтэй. Жишээлбэл шингэн байдлаар дээжийг оруулах арга хамгийн хялбар хурдан боловч таны дээжинд олон төрлийн бусад тохиолдол болон ховгууд байх юм бол тийм олон хэрэггүй зүйлүүдийг мэдээж багажиндаа оруулахыг хүсэхгүй шүү дээ. Тийм учраас head space-ийг ашиглан өндөр температурт халааж уур байдлаар шинжлэх гэж буй бодисоо багажны багнанд оруулна. Үүний үр дүнд бохир дээж оруулж багажиндаа их хэмжээний үйлчилгээ хийх эвдрэл гэмтэл гарахаас урьдчилан сэргийлж чадна. Дараагийн танилцуулах сэдв нь inlet буюу дээжийг яг оруулах хэсгийн талаарх танилцуулга. Мөн энд төрөл бүрийн сонголтууд байна. Ууршигч бодисуудыг шууд оруулдаг, багнан дээр хөрөгдөг, цэвэрлээд оруулах, програмчилсан температураар ууршилт хийх, хуваах болон хуваахгүй байдлаар багнанд оруулах. Олон төлөвт буюу ерөнхийдөө өмнөх хоёр програмчилсан температураар ууршилт хийх болон хуваах, үл хуваах төлөвүүдийг хоёуланг нь хослуулсан гэж хэлж болно. Дараагийн слайдууд дээр би эдгээр олон төрлийн дээжийг багнанд оруулах аргуудын талаар тодорхой хэмжээнд тайлбарлан ярих болно.